Чимээ 2006 оны 7 сарын 12 Монгол Бадарчин 1-р айны 17 дахь төр Арабын бүгд найрамдах Египт улсын Шарм эль-Шейх хот. Египт улсад гацаад хэдэн сар амьдарлаа. 30 гаруй жилийн иргэний дайнд зүүн хойд Африкийн Судан гэх лалын шашинтай улс нь еврей шашинтны Израиль улсад зочилсон гэсэн шалтгаанаар надад виз өгөхөөс татгалзсан тул өмнө зүг Африк твийн гүн рүү судалгаагаа үргэлжлүүлэх боломжгүй болов. Визнес болж нэг улсад хэдэн сар гацхан хоосон зардал гараад байсан болохоор бухимдаж аргаа барихтаа Египтийн бүх чухал хотуудаар гарц хайн зочлоо. Суэц, Измалия, Порт Саид хотуудын усан онгоцны буудлаас Улаан тэнгисийн Суэцийн сувгаар өмнө зүг явах усан онгоц хайж нэлээд хэдэн өдөр зарцуулсны эцэст Шарм эль-Шейх гэдэг хотод төр сууршиж өндөр хөгжсөн аялал жуулчлалын салбарыг нь дотроос нь судаллаа. Нэг өдөр нутгийнхан бөөн хөл хөдөлгөөн болж ямар нэгэн зүйлийн талаар маш нухацтай ярилцж байгаа нь анзаарагдав. Юу болсныг асуувал Израиль Ливаны дайн эхэлсэн гин. Үүсэл гарал нэгтээ Арабын улсууд бие биенээ дэмждэг болохоор Египт улс Израилийн эсрэг дайнд олон удаа татагдан орсон түүхтэй юм. Тийм учраас Египтчүүд их сандарсан байдалтай байна. Хил залгаа оронд тэр тусмаа миний саяхан туулаад өнгөрсөн улсад бөмбөг унж байгааг сонсоод сочирдов. Израиль улс надад гүн сэтгэл төрүүлж дотн санагдсан бөгөөд тэнд танилцсан монголчуудаа бодоод санаа зовлоо. Орчин үеийн дайн гэж ямар байдгийг мэдэхгүй болохоор дайны бүсэд очиж сурвалжлага хийгээд Монгол руугаа илгээе гэж шийдэв. Манай сэтгүүлчтэй олон улсын харилцааны талаарх мэдлэг бага болохоор гадны улсууд өөрөө иргэддээ хүргэдэг үзэл суртал далд бодлого агуулсан мэдээллийг нь ямар ч шүүлтүргүй орчуулан монголчуудад хүргэдэг билээ. Харин энэ удаа Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн судлаач улс хоорондын дайны тухай мэдээг дотроос нь хүргэнэ. 3 хоногийн дотор аяны бэлтгэлээ хангаад Шарм эль-Шейх хотын өглөөний автобусаар Израиль улс руу хөдлөв. Египт найзууд маань миний аюултай шийдвэрийг ойлгохгүй гайхаж хоцорлоо. Тэдний хувьд Израиль нь хамгийн заналт дайсан нь болохоор намайг тийшээ явах гэж байгаад зарим нь дургуутсав. Дайны нөхцөл байдлаас үүдэн хил рүү явах тээвэр олох амаргүй байсан ч замын унаан дайгцаар оройн хүрлээ. Хил дээр Египтийн албаны хүмүүст бичиг баримтаа өгөхөд Монгол Хүлэг хаан гэж хэлээд визний хугацаа дууссан байсан ч торголгүй нэвтрүүлв. Лалын шашинтнууд арабчууд Эзэн хааны аж Хүлэг хааны байлдан дагуултыг бие биедээ үе дамжуулан ярьдаг бололтой. Арабчуудаа таарах болгонд Хүлэг хааныг дурсаж Чингис хааны Монгол үндэстэн гэж ямар хүн байдгийг ихэд сонирхно. Египтийн шалгалтыг асуудалгүй өнгөрөөд замын унаагаар Израилийн хил дээр хүртэл дайны байдалтай улсын хувьд шалгалт гэдгийг ёстой нэг харуулах шиг боллоо. Түрүүч удаа Йордан улсаас нэвтрэхэд ингэж шалгаагүй юм. Миний паспортыг үтсэн Израилийн хилийн байцаагч хүүхэн та худлаа яриад байна. Монголчууд ийм өндөр нуруутай юм уу гэж орос аялахтай англи хэлээр асуугаад паспорт аваад цааш өрөөндөө орон нэлээд дудлаа. Тэр бүр харагдаад байдгүй монгол хүн улаан паспортаа шалгуулах бүр дэнгэдэг болохоор аль хэдийнэ дасчаа. Мухар сүсэг гадны дарангуйлал үзэл суртлын хаалтын дор 300 гаруй жилиг өнгөрөөсөн болохоор олон улсын хил гайл дээр дөнгөж харагдаж эхлээд байгаа бидний дүр төрх паспортын загвар анхаарлыг нь татж байгаа нь мэдээж. Зарим хил дээр дарга нь хүртэл өрөөндөө урж Монгол хүнтэй анх таарч байна гэж цаагаар дайлж байна. Төд удалгүй дүрм тувцтай өөр албаа агч ирээд уруунууд дээр реагент гэдэг шингэн зүйл төрхөн зэвсэг тесрэх боцтой харьцсан эсхийг шалгасны дараа 2 офицертэй тусгай өрөөнд оруулав. Зэвсэг түвчнээс өөр дүрм тувцтай дунд насны эрэгтэй албан агч миний өмнө суугаад нөөрлөө гэрлээ тусган сонио асуултууд асууж эхлэх үед хүүхэн нь ард суугаад биений хөдөлгөөнийг нарийн ажиллаж байгаа мэт санагдав. Турк, Сир, Йордан гэх мэт лалын шашинтай орнуудаар зочилж байсныг миний гадаад паспортын визүүдээс хараад ингэж хатуу шалгаж байгаа болов. Эсвэл дайн эхэлсэн эмзэг цаг үед зочлох гээд байгаа монгол хүн сэжигтэй санагдсан ч байж магад. Монголын иргэд виз авах шаардлагагүй улсуудын тоонд Израиль улс багтдагч маш хатуу шалгаж байж нэвтрүүлэх хэсгээ шийдэж байна.
Америк, Европын жуулчид Израиль улсад орж чадахгүй хил дээр хар дамаг даруулаад буцаж байхыг төрөчөө удаа зочдтой харж байсан юм. Өмнө сууга байцаагч миний ямар ч бичиг баримт дээр байхгүй эмээ өвөөгийн нэр, амьдардаг байшингийн өнгө, шашин шүтлэг зэргийг асууж сатааруулж байгаад цэргийн алба болон тусгай алба хаасан эсхийг гиндүлэн асуув. Ийм аргаар намайг тагнуул террорист эсхийг мэдэх гэж тэрээр оролдоно. Над руу тусгасан гэрэл анхааралтай ажиглаж буй хоёр офицерын өмнө сууж байхдаа хөлөрсөн алгаа анзаарахдахгүйгээр өмдөндөө арчих хамаргүй байлаа. Харахгүй л Израилийн аюулгүй байдлын тогтолцоо юм даа гэж бодов. Израилийн аюулгүй байдлын тогтолцоо нь зогсолтгүй үргэлжлэх зөрчил, бүслэлт, орчнон тогтнох тэмцэл дунд бүрэлдэн бий болсон дэлхийн хамгийн нэгт уялдаа бүхий системүүдийн нэг юм. Тус тогтолцоонд цэрэг, тагнуул, дотоодын аюулгүй байдал, технологи, дипломат хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн эсгүүдээс бүрдэнэ. Израилийн аюулгүй байдлын системийн онцлог нь өрчлөн сэргийлэх, шуурхай хариу барих, мэдээлэл суурилсан шийдвэр гаргах, технологи түшгэлсэн хамгаалалт авах аргууд юм. Энэ тогтолцоо нь жижиг газар нутаг хүн амтай улсад бүс нутгийн цэргийн давуу байдлыг хадгалах боломжийг олгож иржээ. Israel Security System гэх Израилийн аюулгүй байдлын тогтолцоог дэлхийн ихэнх орны хил, гайл, нисэх буудал болон тагнуулын газрууд ашигладаг. Манай зарим тусгай албаныхан ч гэсэн энэ аргыг судалж мэргэжлээ дээшлүүлдэг болов. Би өмнө нь олон улсын харилцааны дээд сургуульд сурч байхдаа Израилийн аюулгүй байдлын тогтолцооны тухай бие даан судалсан тул асуудалд хэрхэн хариулах, ямар үйлдэл хөдөлгөөн хийхгүй байх, нүдрүү яаж харах тухай баггүй зүйлийг урьдчилан мэдсэн юм. Америк нэгдсэн улс, Япон, Европ, Арабын улс оронд энэ туршлагаа ашиглаад ямар ч бэрхшээлгүй хэлүүдийг нэвтэрсээр байна. Энэ удаа 50 минутанд Израильд хөл тавих хэрэгтэй болж наран шарлагын газар, зочид буудлууд, шөнийн амралтын газраараа алдартай Эйлад гэх аялал жуулчлалын хот руу замын унаанд даагдан хүрлээ. Өмнө нь 2 удаа ирж байсантай харьцуулбал энэ удаа хотод хөл хөдөлгөөн их байна. Хойд нутгийн дайны бүсээс дөрвж ирсэн хүмүүс олонх болтой. Хамгийн сонь санагдсан зүйл нь клуб цэнгэний газрууд хэвийн ажиллаж, хөгжим хангасан гудамж талбайд наригч сэнгэсэн залуус хаасаагүй байна. Миний төсөөлөд байсан дайнтай ус гэж хэлэхэд хэцүү шүү. Нутгийн хэдэн залуустай танилцаад танаа усад дайн болж байгаа юустэй. Гэтэл та нар ингээд цэнгэж наргаад байх юм гэсэн миний асуулт тэднийг огт гайхшруулсангүй. Манай ус байгуулагдсан цагаас хойш л дайны онцгой байдалтай байгаа. Тэглээгээд амьдрал зогсохгүй шүү дээ. Бүх цэнгэний газрыг хаалаа гэхэд залуус бид юу их болж байна гэж тэрээр асуултаар хариуллаа. Хойд зүг галын бүс рүү явж дайн гэж юу болохыг үзэх гэж байгааг сонссон нэг нь ямар солиотой юм бэ? Чи Монгол учраас айхгүй байгаа бах те гэж хэллээ. Үеийнхээ залуустаа дотн танилцж далайн эр дээр нэг юм мултлаад өөрөвчөө өөрөн хотын зугаа цэнгэлийн дүүрэг рүү хамт явв. Нийгмийн хамгаалал хөгжсөн дэлхийн олон улсад зугаа цэнгэлийн газруудаа хотын нэг бүсэд төвлөрүүлсэн байгаа харагдсан. Хууль сахиулж иргэдээ хамгаалах үйлд амар байдаг болов. Бас жирийн орон сууцны дүүргүүд тэн тоглон нааддаг хүүхдүүдийг элдв юмд автсан хүмүүсээс хамгаалдгаараа энэ бодлого их зүгээр санагдаж байна. Хойд зүгийн Хайфа хотоос дөрвж ирсэн шинэ танилуд нутгийн Илатын залуустаа маргаж 20-30 хүнийг хамарсан том зодоон зугаа цэнгэлийн дүүргийн гол төрнөлөө. Израиль залуус олуулаа байхаараа хөөрдөг, бас зодоонд тааруу санагдав. Шүн клубээс гараад мөнгө хэмнэхийн тулд тэнгисийн эрэг дээрх бие шардаг шезлонг орон дээр аяны хүнчлөө засаж оддын доор унтлаа. Сэрүүн салхи сэвэлзээ сайхан амрав. Өглөө сэрээ далайн усан сэлчгээд гарч иртэл 50 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн миний унтсан орны хажууд сууж байна. Хоосон эрэг дээр заавал хажууд ирж суусан сэжигтэй санагдаж намайг шалгаж байна уу даа гэж бодогдов. Нутгийн хоёртой танилцаад амьдралын утга учир хөгжлийн нууцыг олохоор бадарчилж яваагаа тайлбарлаж таны тухай бодлыг нь асуухад хүү дайчлагдж галын бүс рүү явсан болохоор санаа их зовж байна. Эх орноо хамгаалах үйлсээс зугтаж буй израильчуудыг үзий ядж байна гэж эмэгтэй нь хэллээ. Мөнгөө хэмнээ замын унаанд даагдан хойд зүг явах бодолтой байсан ч Арабын цөлийн 30-40 хэмийн бөхчим халуунд нийтийн тээвэр ашиглах нь зөв гэж шийдэв. Автобусны буудлаас орчин үеийн сэрүүцүүлэгчтэй тоглог автобусанд сууж Тель-Авив гэх энэ бүс нутагта хамгийн өндөр хөгжилтэй далайн эргийн үзэсгэлэнт хотын зүг хөтлөллөө.
Атус замын цайны газар түр зогсох үед хоолны үн Египтээс бараг 4 дахин их байгааг анзаарав. Өмнө нь Израилээс Египтэд очиод юмны хямдыг гайхаж байсан бол одоо эсэргээрээ. Фалафел гэх нутгийн хоолыг аваад идэх зуураа хот хоорондын автобусны буудлыг хамгаалан зогсож буй цэргийн аймар машинд анхаарлаа хандуулав. Дайны үеийн бүрэн зэвсэгтэй Рембо шилтэй 20 орчим насны хоёр Израиль охин миний зүг харан инээмсэглэн сууж байна. Энэ нутгийн эмэгтэйчүүд нь үнэхээр үзэсгэлэнтэй юм гэж тэр хоёрыг хараад бодлоо. Түрүүчүүдэ Тель-Авив хотын наран шарлагын газар Израиль найзуудтай биеэ шараад хэвтэж байтал бикини дотуур хувцастай М16 автомат буу үүрчгсэн хүүхэн эргэн дагуу гүйж байгааг хараад ямар саак харагдаж байна гэж хэлчихсэн юм. Тэгтэл юу эмэгтэй хүн зэвсэг үүрэн гүйж байгаа нь гоё харагдаж байна гинэ. Чи Монгол болохоор л тэгж бодож байгаа бах те гэд тэд инээлдэж байсан санаанд орлоо. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европын колоничлогч улсууд хямарсан. Америкийн нэгдсэн улс хүчрхэг болсон цаг үед арабчууд нэгдээд лалын шашинтай хүчрэх улс байгуулахыг хүссэн гэдэг. Энэ үйл явдлаас айсан Христийн шашинтай барууныхан сансрын хиймэл дагуул цөмийн зэвсэгтэй Израиль гэх улсыг Арабын ертөнцийн дунд байгуулсан тухай уншиж байсан. Израиль улсыг Америкийн нэгдсэн улс гэхэд жил бүр дунджаар 2.5 тэрбум долларын зээр зэвсэг эдийн засгийн тусалцаа өгдөг маш том цэргийн анги гэж ойлгож болно. Өмнө зүгээс хоошоо 4 цаг, зүүн хилээсээ баруун зүгийн дундад тэнгисийн эрэг хүртэл цаг 30 минут яваад дуустдаг. Дорнод аймаг шиг жаахан газар нутагтай еврей шашинд нь Израиль улс нь гүн амаараа хамаагүй их лалын шашинтай Арабын 4 улстай хил залгаа оршдог болохоор амаргүй байдаг болов. Бас Израильчуудыг үзий яддаг Арабын Палестинчуудтай улс дотор хамт амьдрна гэдэг бүр хэцүү байх. Хамгийн сүүлийн еврей өхвөл дэлхий дээр диваажин тогтно гэж лалын шашинтай олон араб боддог гэсэн. Израиль улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс зэвсэг түвшиндээ заавал алба хаадаг. Айрам нь манай улс шиг гэрээс нь хол хувааранд бүтэн жилээр аваачдаггүй. Иргэн цэрэг хоёрын заагийг ойр байлгахын тулд зарим ангиудын цэргүүд оройдог гэртээ харин заваараа ажил сургуульдаа явна. Албаа хааж дууссан ч өөрийн оршин суугаа хаяг уцны дугаараа цэргийн ангидаа бүртгүүлж жил бүр богино хугацааны цэргийн бэлтгэл хийнэ. Үүсэн цагаасаа л онцгой дэглэм тогтсон дайны байдалтай улсад ийм л байдаг аж. Энэ улс яаж байнгын айцтай оршдог байна гэж энэ байх үед өөрөө ирэхгүй бодогдно. Замын турш дайны талаар бодсоор нар жаргаж бүрэнхий болохын хэрд Тель-Авив хотын шинээр баригдсан автобусны буудалд хүрлээ. Инхийн цагт ч онцгой байдалтай оршдог Израиль улсад олон нийтийн газар орох бүрдээ онгоцны буудал шиг цүнхээ рентгенд үзүүлж төмөр мэдрэгчээр биеэ шалгуулна гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Аль болох хөнгөн явбал зүгээр. Өмнө нь энэ хотод ирэхдээ хостел гэх олон хүн нэг өрөөний мөнгийг хувааж төлдөг аялагчдын хэмд буудалд бууж байсан юм. Ариун цэвэр тааруу бас нутгийн хүнд гарууд ор хөслөн удаан хугацаанд амьдарч байсан болохоор сайхан санагдаагүй. Тиймээс нутгийн олон хүний хамт дундад тэнгисийн эрэг дээр байрлахаар шийдлээ. Эрэг дээр нутгийнхандаа танилцж дотносоод хувьдаа гудамжны чанаргүй хоол авснаас дундаа мөнгө нийлүүлээд элбэг хоол иж идэ гэж санаачлав. Надаас бусд нь их орондоо байсан ч бүгдээрээ л амьдардаг газраасаа хоол гэрийн хоолоо их өгүүлж байсан тул мөнгөө нийлүүлв. Монголын нийтийн хоолны мэргэжилтний хүү болохоор нэгийг нь дагуулж хүнсний зах руу яваад дахианы мах, төмөс, ногоо, цагаан будаа, улаан лоолын нухаш амтлагчууд авч дундад тэнгисийн эрэг дээр гал түлэн гарын хоолоороо бүгдийг дайллаа. Таван отдоо зочид буудалд өдөр бүр тансаг бүфэ хоолтой хэдэн сар амьдраа дасчихсан байсан болохоор гудамжны хоолнд идэшгүй байна. Наран шарлагын газрын кафе клубуд шөнө дунд хүртэл ажиллаж хаасайгүй дөргөх үдэшлэгүүдэд хүмүүс юу ч болоогүй юм шиг наргиж байна. Апачи гэх Америкийн нэгдсэн улсад үйлдвэрсэн дайны зориултад нислэг тэрэгнүүд хосоороо дундад тэнгисийн эргийн дагуу хойд зүгийн чиглэлд нисээд хэсэг хугацааны дараа газар дөргино. Нислэг тэргүүд эргэж ирэх үед доор нь ил харагдж байсан цагаан өнгийн тэсрэх бөмбөгнүүд харагдахгүй болсон байна. Далайн эрэг дээр хэд хонохдоо дайны байдал ямар байгааг нутгийнхнаас мэдж авлаа. Израиль руу Ливан улс дахь Хезболла бүлэглээс гадна өмнө хэсэгт байдаг Палестины Газын зурусаас бас пуужин илгээж байгааг мэдээд нутгийн залуугийн хамт өмнө зүгийн Ашкелон хот руу эхлээд хөдлөв. Байнга бөмбөг унж байгаа болохоор Ашкелон хот хөнгөө шахуу болжээ.
Намааг очих үед бөмбөгдөлт мэдрэгдсэнгөө. Маргааш оройн Ашкелоноос Тель-Авив хот руу эргэн ирээд хойд зүг рүү явж буй цөөн автобусны нэгэнд нь суув. Автобус нь голцоо зэвсэг түвшнийхэн байна. Өдөр бүр олон тооны бөмбөг унаж буй амь насанд аюултай дайны бүс рүү яваа өөрөвчтэй аялагч руу тэд гайхсан харцаар ширтэнэ. Уулархаг бүсэд оршдог Хайфа хот руу дөхөх үед өмнөх удаа Израильд ирэхдээ Хайфа хотыг алгасан нь эргэж ирэх гээд байж тээ гэж бодогдов. Тээврийн товчоноос хотын автобусанд сууж Хайфагийн төв рүү хөдөлсөн ч яг хаана очиж юу ийхээ сайн мэдэхгүй байсан тул жолоочоос асууж байгаад дэлхийд алдартай Бахай сүмийн цэцэрлэгийн өмнө буулаа. Ямар үзэсгэлэнтэй газар юм бэ гэж толгоон ойроод сүм рүү зассан гоёмсог шат цэцэрлэг төрөлнг хараад бодов. Автобус явсны дараа цүнхээ өөрөөд хөл хөдөлгөөн чимээ аниргүй Хайфа хотын төв годамжаар хэсэг алхлаа. Тель-Авивд байхад энэ хотыг сүнстэй хот гэд байсныг сая л ойлгов. Яагаад ч юм хүмүүс гев гинт алга болсон зөгнөлт кино шиг санагдана. Жуулчны мэдээллийн төв дайны улмаас хаагдсан тул мэдээлэл авах арга алга. Шууж ирэхээс өөр чимээгүй нам гүн байдал нэг л эвгүй сэтгэл төрүүлж байтал гив гинт амьдралдаа мэдэрсэн хамгийн аимшигт чимээ сонсогдлоо. Сирена буюу аюулын дохой. Дэлхийн 2 дугаар дайны тухай кинонуудад гардаг агаарын бөмбөгдөлтөд сэргийлсэн аюулын дохойг анх удаа хажууд нь чихнээсээ мэдрэв. Холгүй дуурах тохиоллоос болж чих дүжрэх шахлаа. Эсрэг талаас пуужингууд ирж байна гэсэн тохиоллыг боддоор сонсох ямар амар болохыг өмнө төсөөлж байсангүй. Замын хажуугийн баарны хаалга нээгдэж хоёр араб залуу "Хөөй, гадаа байж болохгүй дотор ор" гэж муухан англи хэлээр намайг дуудлаа. Арабчууд нүүдэлчин гаралтай болохоор бидэндээ адил их зочломтгой тусч хүмүүс шүү. Баарны ширээний өмнө суугаад дохиод уусахыг хүлээв. Ямар амар чанга юм бэ? Би тэсэхгүй нэ гэсэн бодол толгойд эргэлдэх тэр мөчөд эргэн тойронд бүх зүйл ямар ч хөдөлгөөнгүй анир чимээгүй болчихлоо. Шуунууд хүртэл намгүм. Аимшигт чимээний сүүлийн цуураа намжих үед тайвшрах болоогүй шүү гэж өөртөө хэлв. Баарнд байгаа хүн бүр энэ анир чимээгийн дараа юу болдгийг мэдж байсан тул бие харан тугуу хүлээн. Эхний дөргөлт, дараагийн дөргөлт. Тэгэд газар зогсолтгүй чичирч хол ойр бөмбөг унах чимээ цонхны чичиргээний хамт мэдрэгдэж эхлэв. Цогнуудыг нь хаасан бааранд ховстуулсан мэт суусаар сүүлдээ зүрхнийхээ цохилтыг хурууны өндгөөрөө мэдэрч айж эхэллээ. Бөмбөгдөлт гэж ямар амар байдаг юм бэ? Чичиргэн хэр удаан үргэлжсэнийг мэдэхгүй. Тодорхой хугацааны дараа дахиад л намгүм анир чимээгүй болов. Гадаа гарахаар босох гэтэл дайны анхны мэдрэмжинд цочирдсан тул хоёр хөл чичрээд бас самдаа ядарсныг хэлэхүү явах тэнгэл байсангүй. Араб залуус намайг дүр суугаа талуун цай өө гэд тайлав. Нэг хэсэг гүнзгий амьсгал нь хар цайгаа уунгаа юу болоод өнгөрснийг тунгаан бодов. Би үнэхээр дайны бүсэд ирчихлээ гэдгийг дүнгэж одоо л ухаарлаа. Бүрэнхий болох үед гудамжинд хөл хөдөлгөөн ихсэж гаднаас орж ирсэн арабууд өдрийн бөмбөгдөлтийн талаар ярилцав. Өнөөдөр л ихэд эсрэг тал 190 бөмбөг илгээсэн бөгөөд зарим нь хотын төв наран шарлын газруудад унаж хойд нутгаар нь илүү их хохирол учирсан гин. Араб залуучуудын зарим нь Ливаны талаас буужин илгээж байгаа Хизбулла бүлэглийг буруушааж өөрсдөө Израилийн иргэд гэж байсан бол нөгөө хэсэг нь зөвтгөж Израиль улс мөхөх өдрийг хүлээж байна гэлцгэн. Дайны талаарх миний байр суурийг тэд асуухад надад арабчууд их таалагдсан. Сир, Йордан, Египет, Палестины Бэтлехемд хүртэл зочилж лалын шашинтай арабчуудын ертөнцид 5 саргаар амьдрахад нутгийн хүмүүс надтай сайхан харьцсан. Сархтад манс суурж хоорондоо зууралдан зодолтож байхыг ганц шудаа харсангүй. Олон улсын мэдээллийн хэрэгслээр арабчуудыг муу хүмүүс террористууд гэж бидэнд ойлгуулсан ч тэр нь худлаа болохыг биеэрээ мэдсэн гэлээ. Тэд Израильчуудын тухай миний бодлыг асуухад Израильчуудыг үзий ядах шалтгаан надад байхгүй. Тэд ч гэсэн сайхан сэтгэл төрүүлсэн. Араб, Израиль гэх ах дүүгийн угсааныхны хоорондын асуудалд Монгол хүн би айл нэг талыг дэмжих нь утгагүй гэв.
Израильчууд Палестины нутаг дэвсгэрийг эзлээ 50 гаруй жил болж байна. Хөвдтэй адилхан байгаа биз дээ гэх үед энэ сэдвийг өөрчлөхийн төс болов. Орой хаана байрлахаа мэдэхгүй болохоор нутгийнхнаас асуухад хажуу гудамжинд бөмбөгдөлтөөс хорогдох байр байгаа. Тэнд үнгүй хонж болно гэж нэгэн зөвлөв. Намайг аюулгүй газар хуурж сонирхолтой яриа өрнөөс нь баярлаа гэд бөмбөгдөлтөөс хорогдох байр руу цүнхээ өргөн явлаа. Дайн эхэлсэн өдрөөс хотын оршин суугчдын олонх нь өмнө зүг дөрвөж цөөн хэсэг нь хорогдох байранд нүү оржээ. Орон сууцны хорооллын дунд орших бөмбөгдөлтөөс хорогдох байрны хаалгыг онгойлгон доошо шатаар бууж агаар нэвтрдэггүй төмөр хаалгыг онгойлгоход галтогоо ариун цэврийн өрөөтө том өрөөнд гүнжил, гудас, хүүхдийн тоглоом гэх мэт ойр зүрийн ахуйн хэрэглэл шалаар тараасан сайхан тогтчулсан орон сууц байна. Би сул гуцыг нь эзэлж унтлахын юутай дэлгэн хөвтөд удаагүй байтал нутгийнхан ганц хоёроо орж ирээд мэндийн зөрүүгөө ороо засаад унтав. Гадны жуулчин орж ирсэн дургүй байгаа нэлт. Нэг өвөө зөөврийн жижиг радиогоо шүнжэнгөө асаан Израильчуудын ярьдаг хибрүү хэлээрээ мэдээ сонсож унжив. Ийм том хорогдох байранд яагаад 4-5 хүн хонож байгаа юм болоо гэж бодож байгаад нэг мэтгэд унтлаа. Хэдэн цаг унтснаа мэдгүй. Харанхуй сэрээд ханы цаг харвал үдийн 13 цаг болжээ. Урд шөнө хамт хонсон хүмүүс аль хэдийнэ зам замаа хөөгöd явцгаасан би ганцаараа л үлджээ. Хорогдох байрнаас гараад өдрийн тэн хагасыг харанхуй нөхөнд өнгөрөөсөндөө харамсав. Инхтлээ их ядарчээ. Израилийн 3 дахь том хот Хайфад хөл хөдөлгөөнгүй нам гүн байгаа нь намайг ямар цаг үед хаана ирснийг дахин сануулна. Нутгийнхнаас зочид буудлын хаяг асуугаад очиход ихэнх нь хаасан гэсэн бичгтээ өгтөв. Ажиллаж байгаа ганц буудлыг нь олоод ортол хүн бүр гар утсаар ярьж зарим нь зөөврийн компьютероо ашиглан ямар нэгэн мэдээлэл бичиж суугаа сэтгүүлчдийн халуун цэг байж таарлаа. Америк, Англи, Франц сэтгүүлчид олонх байна. Ахмад насны нэг өвгөн телевизийн сувгуудыг ээжлэн сольж BBC, CNN болон Израилийн мэдээнээс сурвалжлага бэлдэж байгаа харагдана. Тухтай орчин цай хоолоо идчихэд зургатаас бэлэн мэдээлэл олж нутаг руугаа дамжуулж байгаа өвгөн сэтгүүлчийг хараад инээд барьж чадсангүй. Мэдээнд нь дайны халуун цэгээс гэсэн гарчигтай байгаа да. Барууны хідэн сэтгүүлчтэй танилцаад хуваараа ээлж байгаа гэж хэлбэл намайг аялагч гэд тоохгүй. Эсвэл миний солиотог гайхах тул Монголын сэтгүүлч гэд буутчихлаа. Тэрүүхэн хооронд бүгдийн анхаарал над дээр төвлөрч эвэртэй туулаа үтсэн мэт Монголоо гэж бүгд давтан асууцгаав. Нэг нь ийм газараар монголчууд харагддаг болоо юу гэлээ. Пресс буюу хэвлэл гэсэн цагаан бичгтээ хамгаалтын хантаа зумссан төмөр малгайтай сурвалжлагчид төхөөрөмжөө бэлдээд халуун цэг рүү гарцгаав. Би Америкийн нэгдсэн улс Английн зурагчдтай хамт бөмбөг унсан газруудад очиж байдлыг нүдэрээ үзэхээр шийдлээ. Дайн эхэл мэгц хотын удирдлага газар доорх метрогоо 24 цагаар үнгүй болгоод бөмбөгдөлтөөс хорогдох зориултаар ашиглаж байна. Бид хотын төвд орших зайсан дээр нь гарахад дэлхийн хамгийн том телевиз, радиогийнхан камер төхөөрөмжүүдэд бэлдсэн дараагийн бөмбөгдөлт хизээ эхлэх болоо гэж битүүхэн хүлээж сууна. Хэрвээ бөмбөг унаад тесэрч байгаа хүмүүс амь насаа алдж байгаа мундаг зураг дарж чадах юм бол нэр хүнд өсөж мөнгө их олно гэж хэлж байсан дайны зурагчны үг санаанд орлоо. Тэрээр онцгой гой зураг маш өвөрмөц мэдээлэл олохын тулд амиа өгөхөөс ч буцхааргүй хүн шиг санагцсан. Газарт унж буй бөмбөг ямар олон хүмүүний амь нас сэтгэл санаа эд хөрөнгөд хохирол учруулж байгааг ойлгож байна уу гэж түүнд хэлмээр байсан ч мэрэгчлэн болохоор болсон юм. Маш олон техник тоног төхөөрөмжтэй нэгэн телевизийнхэн хамгийн содон харагдана. Хажууд нь байрлах дэлгэцэн дээр BBC Haifa-гийн дайнаас шууд мэдээлж байна гэсэн бичиг нүдэнд тусав. BBC телевизийн дэлхийд даяарх шууд нэвтрүүлгийг жаахан өмөлж дундуур нь гэр бүлдээ мэд хүрэх юмсан гэсэн тэнэг бодол толгойд ороод л гарлаа. Фото сэтгүүлчдийг дагаад онцгой үйл явдал хайхаар цааш алхав. Би өөр нь дижитал аппаратаа Египтийн зочид буудлын өрөөнд алдсан тул зураг дарах боломжгүйч үтсэн харснаа тэмдэглэсээр. Нэг зурагч нь намайг камергүй байгааг ойлгоод зүгээр маргааш хойд хил рүү явах замд өгсөн сэтгүүлч таарвал мэрэгчлийн камерыг нь авч хараа гэв. Түүнийг тоглоод байна уу, жихнээсээ хилээд байна уу, чухам аль болохыг сайн ухаж ойлгосонгүй.
Дайны халуун цагт удаан байснаас оюун санаанд нь өөрчлөлт орсон байх гэж бодов. Харин дотроо камерыг нь авах гэж өгсөн сэтгүүлч хаагаад явж байгаа өөргөө төсөөлөд инээлээ. Дайтаж буй цэргүүдэд дэмжсгэ гэсэн ураа бичсэн том самбартаа бүжиглэж буй залуустаа гудамжинд таарав. Хотын төвөөр алхаж байхдаа төв шуудангийн өмнө унсан бөмбөгийн хохирлыг ажиглав. Бөмбөг бетон сарвчиг цөмлөөд газар том хонхор үлдээсэн байна. Дөрвөн замын уулзврын нэг тал нь дэлбэрэлтэд өртснөөс болж замын хажуугийн байрнуудын цонхнууд тэр аяараа агарч, хан нь харлаж, тесрэлтийн хэлтэрхиинүүд нь эргэн тойрныг бүхэлд нь сийжжээ. Энэ дунж байгаа бөмбөгүүд нь дэлхийн 2 дугаар дайны үеэс ашигласан зөвлөлтийн качун шиг бөгөөд сүрэл нь харьцангуй бага. Тийм ч аюултай биш санагдлаа. Бид сүнстэй хотын гудмаар явсаар ядарч, ойр хавьд ажиллаж байгаа ганцхан бааранд хөгжим сонсож дайны альжаалаа тайлаад амарцгаав. Өглөө унтж байтал аваарын дохиол дугарч, сайхан нойрноос минь огцон сэрээжглээ. Нүдээ хүчээр ансан ч аваарын дохио дууссаны дараа юу болох болоо гэж түгшинэ. Хүнжил дотор амьсгалаас өөр чимээ байхгүй. Нэг дөргөлт, дахиад нэг дөргөлт. Тэгээд удалгүй хазарч чичрэв. Зөвлөлтүүд град буюу мөндөр гэж энэ пуужингуудаа нэрсний учрыг одоо л ойлгох шиг болж байна. Өдөр бүхэн шахуу пуужин олноороо унна гэдэг сэтгэл санаанд амаргүй юм гэж. Израиль улс сансрын хиймэл дагуултаа тул Хезболла бүлэг шүн пуужин илгээдгүй нар мандсны дараа л галдаг гин. Учир нь шүн пуужин илгээвэл Израилийн хиймэл дагуулууд галын өнгө дулаанаар нь уг төхөөрөмжөдөө байршлыг тогтоогоод байд пуужингаар устгадаг юм байна. Өглөө олон улсын сэтгүүлчтэй хойд зүг хамт явж хамгийн олон бөмбөг унж байгаа газар нь сурвалжлага бэлдэнэ гэсэн бодлоо орхиод энэ хотод үлдлээ. Үд дунд наран шарлагын газар стрессээ тайлан бие шараа хэвтэж байтал аюулын дохио дахиад уурах үед газар том, бөмбөг жижиг гэж өөргөө тавшруулав. Задгаа эрэг дээр хорогдох газар байхгүй болохоор өөр яах билээ дээ. Хотын гудмаар буцаж явтал аваарын дохио маш ойрхоноос гинэт дуурч анхудаа бүх анхаарлаа сирена тохиололд төвлөрүүллээ. Би 14 жил амаараа төрөл бүрийн аваа гарган хөгжим тоглож 5 жил хувийн студид дуу чимээтэй ажиллан хөгжим зохиож байсан туршлага сонсголтой болохоор нэгэн зүйлийг энэ удаа анзаарлаа. Өмнө нь олон удаа ийм аваарын тохиолдолд дайны тухай кино үзэж байсан ч яг бодит амьдрал дээр аваарын чимээ ямар өөр байдгийг анх мэдрэв. Киноны чимээн дээр ажилладаг мэргэжилтнүүд дайныг биеэр үзэж мэдрээгүй болохоор аваарын нэг л чимээг цуурай тулан тоглуулж мэргэжлийн алдаа гаргадаг юм байна. Яг үнэн хэрэгтэй. Том хотуудад чанга эрэгчүүдийг олноор нь байршуулдаг болохоор ганц товч дарахад бүгд нэгэн зэрэг ажилтдаг хэдий ч хүний чих хамгийн ойр байгааг нь төрүүлж сонсоод хормын дараа хэдэн километрийн алсад байгаа чимээ сонсогдож нэг мэтгэд тэнгэр тэр чигээрээ энэ аимшигт нүргэнд автдаг юм байна. Үл тасалдах үхлийн чимээг араас нь ихэр татан үлэх аимшигт цуурай бас тагалдана. Аймар. Төсөөлтөө. Дайны бүсэд мэдэрч буй зүйлсээ бодоод гудамжин зогсож байтал нутгийнхан намайг угц татан хажуугийн дэлгүүр рүү орууллаа. Төд удалгүй чимээ дуугархаа болж өнөөх аниргүй дүлий байдал дахиад эхлэв. Шувууны жиргээ шумуулны жингнэж байхгүй. Дэлгүүрт буй хүмүүсийг анзаарч нэг харвал ховстуулсан мэт амьгүй харцтай сүнсгүй биеуд ямар ч цаг дээр төвлөрөөгүй хүүдэнд хөлдсөн мэт хүндий харцтай хүмүүсийн дунд би бас их хайлаа. Өмнө нь тэр баарнд байсан арабчууд яагаад надад халуун цай уув гэснийг ойлгох шиг болов. Зүрх минь түгшсэндээ цээжиндээ багтж ядан цохилж хэрв бөмбөг энэ гудамжинд уунвал яана гэж бодоод том тавилгын араар орлоо. Энэ удаа газар нэг их удаанччихсангүй. 100-аад метрийн зайд байшин бөмбөгөнд өртөж сарампаа болсон байхыг буцах самдаа харлаа. 3 давхар орон сууцыг дээврээс нь хонгил хүртэл цөмдөлбөлжээ. Давхар бүрийн шаланд үүссэн том нөхөр тэнгэр харагдана. Тухайн орой Израилийн тал маш хүчтэй цохилтуудыг Ливан улсын нийслэл Бейрут хотод өгч байхыг уулын орой дээрээс харж зогсов. Израильчууд Ливаныг бөмбөгдөх бүрд 100 км-ийн цаанах чичиргээ хажууд унаж байгаа Хезболлагийн бөмбөгөөс дутхааргүй газрыг дөргино. Хойд зүгээс ирэх чимээ чичиргээг мэдрэхээс гадна тэнгэрийн хаяа дагаад олон өнгийн гэрэл гялбана.
Хэрвээ дайн биш байсан бол ямар гоё хөнгөнүүд вэ? Ямар сайхан тэнгэр вэ гэж гайхмаар. Харамсалтай нь энэ бол дайн. Гэрэл анивилзах тоогоор үе түмэн амь нас сүйдэж хүмүүс аав ээж ах トゥ элгэн садныгаа алдан гэр оронгүй гуйлагчин болж байгаа гэж бодоод хоёр нүдний нулимс аяндаа урсаж эхэллээ. Монгол эр хүн нулимсаа харуулдаггүй гэдэг болохоос үйлж болохгүй гэдэггүй шүү дээ. Миний эх орны тэнгэр ийм гэрлүүдийг хизээч бүү үзээсэй. Хэрвээ манай хотуудад аюулын тохиолдлууд байдаг бол тэр нь хизээш битгий дугаараасаа гэж Тэнгэр бурхандаа залбирав. Сүүлд мэдээгээр үзэхэд Бейрут хотын нэг хороог бүхэлд нь газартаа тэгшилсэн тийм хүчтэй бөмбөгнүүдийг Израильчууд илгээсэн байж. 3 дахь өдөр Хайфа хот чимээгүй дүнсиж Израилийн тал галаа зогсоож буйгаа мэдгдлээ. Цаг орчмын зайд байлдааны бэлтгэл хийж байгаа Сир улс нь хүн амаараа Израилаас хамаагүй олон ч зөвлөлтийн хуучны зэвсгэлтэй хоцрогдсон айрамтай санагцсан. Бас Сир улс нь Ливан улстай харилцаа сайнгүй болохыг тэнд байхдаа анзаарсан болохоор Ливаныг өмөрч дайнд орох нь юу л бол гэж улс төрийн бясганд үн шинжилгээ хийв. Йорданы Вант улс нь Америкийн нэгдсэн улсын буу зэвсэг машин техникийг ашигладаг болохыг анзаарсан. Бас Израиль улстай муугүй харилцаатай болохоор дайтах нь юу л бол. Харин Египт улс дайн зарлаж магадгүй гэж олон улсын хэвлэл мэдээллүүд дамжуулж байна. Миний мэдхий Египтийн хаа сайгүй зэвсгэлсэн цэргүүд байлдааны төхөөрөмжүүд харагддаг. Тэд байлдахад хизээч бэлэн байгаа ч хүчний харьцаа хэтэрхий өөр. Израильтай байлдана гэдэг Америк баруун Европчуудтай байлдана гэсэн үг шүү дээ. Египтийн ерөнхийлөгч Хосны Мубарак албан ёсны мэдэгдэлтэй бидэнд дайн их сонирхол байхгүй гэсэн нь Израилийн талыг таавшруулсан болов. Хезбулла бүлэглэл Израилийн хоёрхан цэргийг барьцааснаас болж ийм том дайн эхэлсэн гэж ботхоор Мубарак ерөнхийлөгчийн хэлсэн үг тийм ч баттай биш байхаа. Израильд амьдардаг Палестин гэр бүлийн 3 хүүхэд Хезбуллагийн бөмбөгөнд өргөгдсөн гэсэн харамсалтай мэдээг телевизээр үзлээ. Гэтэл хүүхдүүдийн эцэг нь энэ бөмбөгийг Аллах Израильд илгээсэн. Хүүхдүүдийнхээ аймыг алдсандаа харамсахгүй байна гэж мэдээллийн хэрэгслээр ярьцлага өгсөн байна. Баатруу цэргүүд биш, гим зэмгүй хүүхдүүд шүү дээ гэж шүүмжилмээр санагдав. Эдний хэн нь ямар шашинтай, ямар гаралтай байх нь надад огт багдгүй. Бүгд л аав ээжийн хүүхдүүд. Тэгэд хэн нэгний буруугаас болж амь насаа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Дайны бүсээс Монголд байгаа эмсэд найзтайгаа мессежээр холбогдож дайны нөхцөл байдлыг дотроос нь хүргмээр байна гэж манай хэвлэл мэдээллийнхэн дамжуулна уу гэтэл хэрв мөнгө төлбөл болно гэсэн хариу тэд өгчээ. Манай зарим хэвлэл мэдээллийнхэн бодит мэдээлэл авах сонирхолгүй юм байна. Эсвэл хүмүүс мэдээ өгөх гэж мөнгө төлсөөр байгаад юм болчихоо. Манай гадаад харилцааны яам олон улсын үйл явдалд Монгол улсын эрх ашигын үүднээс хандаж бие даасан албан ёсны байр сууриа илэрхийлэн ард иргэдтэй мэдээлэл гаргадаг байсан бол өнөөдөр бидний үзэл баримтлал аль хэдийнэ нэгдсэн байх болов. Бүгдээрээ дэлхийн ард түмнүүдийг илүү сайн судлая. Монгол хүний эрх ашигын үүднээс дүн шинжилгээ хийе. Байнга л дайны түгшүүр дэлбэрэлтийн мэдээ сонссоор байгаад их бухимдалтай болов. Яагаад энэ улсын зугаа цэнгэлийн газрууд нь дайны цаг үед ажиллаад байгааг одоо л ойлголоо. Ийхүү дайн бөмбөг уналтын мэдрэмжийг авч тэмдэглээ бичсэний дараа Тель-Авив хот руу явж тэгэд Египт рүү буцлаа. Энэхүү дайны үеийн тэмдэглээ би хэн нэгнийг зөвтгөж эсвэл буруутахыг хүссэнгүй. Инх тайван оршин буй Монгол улсын иргэний хувьд дайн дажин хэмээх аимшигыг туулан би сэтгэлээрээ мэдэрсэн зүйлсээ тантаа хуваалцаж түүхэнд хадгаллаа. Аяллаа цаашид амжилтаа өргөжлүүлэх хамгийн анхны бөгөөд том шалгалт нь энэ болов. Намайг Африк төв хүлээсээр. 2007 оны 6 сарын 18 Монгол Бадарчин 1-р аяны 27 дахь төр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Кейптаун хот. Бүтэн өдрийн туш ядраад би нэг л тавгүй байлаа. Яагаад ийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм болоо? Кейптаун хотын өвлийн цаг агаарын нөлөө юм болов уу? Эсвэл цаг агаарын даралтаас болж байна уу? Шүн дунд цочиж сэрснийг гинт саналаа. Зүүдэн сонсогдсон тэрхүү аимшигт чимээ байжээ.